Явна да. Яасан санчаа? Инстаграм нууц галцтай яах вэ? Хуучин нууц өгч юу байсан? Нэг зүуд ирсэн. Стримийн зүуд болоод бидний бүл дээр амьд даруулсан билүүтэй зураг пост хийсэн. Тэгэл нууц үг олчихлоо. Чи төрсөн өдрөөр нууц үгээ хийдэг нь буруу шүү дээ. Нууц үгийг том жижиг үсэг тоо тусгай тэмдэгт орсон хамгийн багадаа 8 тэмдэгтээ зохион хийгдэг гэж багш хэлсэн шүү дээ. Чи өөр ямар нэгэн линктээр дарж ороогүй. Өчигдөр надад нэг хаягнаас линк ирээд тэгээ дарсан чинь код байвал билүү өнгөн код хийсэн. Тэгэл миний код олцсон биз дээ. Захим орчинд хуваалцаж болох ба болохгүй мэдээлэл гэж байдаг. Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг үүний эсрэг нэгтлаагүй мэдээлэл с жиг бүхий линктээр дарж орж болохгүй. Хүний хувийн мэдээлэл гэдэг нь тухайн хүнийг тодорхойлоход ашиглаж болох бүх төрлийн мэдээллийг хэлнэ. Жишээ нь овог нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, нууц үгийг хуваалцаж болохгүй. Харин хобби, байгаль, өөрийн бүтээл, олон нийтийн арга хэмжээ, амжилтыг бол хуваалцаж болно. Санчраа. Алив би уцаж шалгая. Нэвтэрч болж байвал нууц үгийн солиё. Эсвэл аккаунтыг чи идэхгүй болгоё. Багш эсвэл эцэг ихтэй тусламж авъя. Хүүхдүүдээ та нартаа захин орчин дах аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэе. Өчирхэг нууц үг. Аккаунтынхаа нууц үгийг том жижиг үсэгт тусгай тэмдэгт орсон хамгийн багадаа 8 тэмдэгт ашиглан зохиогоорой. Танихгүй хүнд мэдээлэлээ бүү өгөөрэй. Огт танихгүй хүнээс чиний нууцад халдах асуулт ирвэл аав ээждээ эсвэл ангийн багштаа заавал хэлээрэй. Сошиал хаягийнхаа тохиргоог зөв хийгээрэй. Facebook, Instagram, TikTok, Roblox дээрх хаягийнхаа хувийн тохиргоог хийхдээ төрсөн өдөр, байршил, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэлээ зөвхөн өөртөө харагдах тохиргоотой хийгээрэй. Зураг бичлэг болгоомжтой нийлээрэй. Зураг болон бичлэг нь хүний хувийн мэдээллийг их агуулсан байдаг. Жишээлбэл чиний нэр, сургуулийн нэр, байршил гэх мэт. Жижигтэй линктээр бүү дараарай. Чи шагнал хожлоо. Чиний зургийг энд тавьсан байна гэсэн линк дарахгүй. Аюултай. Захин орчинд с жиг бүхий линктээр дарахгүй байх дүрмийг мөрдөөрэй.